бүхэнд талархлаа дэвшүүлмээр байна. Өнгөрсөн чуулганы хилцүүлгийн явцад бас санал гаргаж, за түүнийг мань хүлээн авч бас редакц найруулгаар гүйцэн боловсруулж хаанаас тэтгэмж олгох вэ гэдэг асуудлыг маш тодорхой тусгаж өгж байгаад бол бас талархлаа дэвшүүлмээр байна. Ер нь хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний орчуулгын тэтгэмжийг эрүүл мэндийг дэмжих сангаас яг энэ амьгүй донорын ар гэрт нь олгоно гэдэг энэ заалт бол маш чухал юм аа. Тэгээд яг миний санал эрүүл мэндийг дэмжих сангаас 10 сая төгрөг гэж тодорхой мөнгөн дүнг зааж өгөхийг бас хүссэн, санал гаргасан. Тэгээд эрүүл мэндийн сайд Батчугууртаа бас ярилцаж болно 10 сая төгрөгөөр нь байхад зөв байна гэж тухайн үед хэлэлцэж зөвшөөрсөн. Гэтэ ажлын хэсгийн хувьд хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх гэдгээр нь хэвээр нь үлдээгээд гэхдээ яг эрүүл мэндийг дэмжих сан гэдгээр нь өөрчилж өгсөн байна. Тэгээд энд бол талархлаа дэвшүүлмээр байна. Ер нь яг хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй аливаа асуудлуудыг уйчхлаар хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа нэмэгдүүлнэ гэдэг энэ заалт нь өөрөө сайн дурын даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэл, за эргээд цалин хөснөөс тооцогдох дээд хэмжээний хязгаар гэх зэрэг маш олон зүйлүүдтэй уялдаатай байдаг учраас энэ хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй альва энэ төлбөр болон бусад энэ тэтгэмж тарифуудыг уяхгүй байя, салгая гэсэн ийм саналыг гаргаж байсан юм аа. Тэгэхээр уг нь бол 10 сая төгрөг гэж үнийн дүнгээрээ байсан бол их зүгээр байх байсан юм аа гэсэн л ийм юутай байна. Тэгээд тодруулж бас хэлэхэд хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх энэ орчуулгын тэтгэмжийг эрүүл мэндийг дэмжих сангаас олгоод явах нь эргээд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсхээс хамааруулж тухайн нийгмийн даатгалаас ч юм уу эсвэл эрүүл мэндийн сангаас ч юм уу олгож байсан энэ явдлыг нэг мөр тодорхой болгож зөвхөн эрүүл мэндийг дэмжих сангаас олгох болсон нь бол илүү сайн юм тодорхой болж өгж байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгодог орчуулгын тэтгэмж ердийн гормороо нийгмийн даатгалын харилцаанд орсон хүмүүст бол ердийн хэмжээгээрээ олгогдоод хിവэрээ явагдана. Тэгэхээр энд бол аль дэнгээс нь давхарцсан гэдэг юм уу тийм ойлголт бол байхгүй. Энэ амьгүй донорын тэтгэмж нь бол орчуулгын тэтгэмж нь тусдаа ингэж явж байгаа гэдгийг бас тодруулж хэлсэн зүйтэй байхаа гэж энэ үгийг авлаа. Баярлалаа. За нэгдсэн чуулганы анхны хилцүүлгийн явцад бол бас ажлын хууль санаачлагч Ариун Зээг гишүүн бас сая гаргасан саналуудад дурдлаа. Тэгээд нэгдүгüүрт бол хуулийн төслийг анх өргөн барихад бол хууль санаачлагч бол 10 дахин нэмэгдүүлсэн гэдэг ийм томьёолоор оруулж ирсэн. За ажлын хэсгийн явцад нэг өөрчлөгдөд буцаж энэ 10 дахин гэдгээр орсон. За дараагийн нэг асуудал бол ийм байгаа. Өнөөдөр бол оршуулгын зардалд нийгмийн даатгал төлдөг хүн бол 3 сая төгрөг. За амьгүй донор болсон тохиолдолд нийгмийн даатгалаас 4.5 сая төгрөг авч. За энэ бол ингээд цаашаа бол тэр оршуулгын зардалтай бол 3 сая төгрөг бол авна. Амьгүй донор болсон ч байсан гэсэн. Дээр нь энийг ерөөсөө нийгмийн даатгалтай холбох нь өөрөө уйх нь буруу юм а гэж үзээд эрүүл мэндийг дэмжих сангаас хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн. Өнөөдрийн нийслэлээр үзэхэд өнөөдрийн юуг зардаар тооцвол 7.5 сая 8 сая орчим төгрөгийн асуудал. Дээр нь 3 сая нэмэхээр таны хэлээд байгаа 10 сая чинь бол ингээд даваад гараа явчихж байгаа. Дараа нь бол энэ магадгүй 5 жилийн хуулийг 5 жил тутамд үнэлгээ хийн. 5 жилийн дараа бол энэ асуудлыг эргээд харахад бол бас 10 сая төгрөг манаас өнөөдөр 5 жилийн дараа хэд болчих уу гэдэг юм нөхцөлөд байсан учраас асуудлаа бол ингэж оруулж ирсэн. За сангийн бол тодорхой олгоод за тэгээд хууль дагаж гарч байгаа тогтоол дээр бас 2 сангийн хуулинд бас нэмэлт өөрчлөлт оруулахаар юм тогтоол тусгаад оруулж ирж байгаа гэдэг хэлээ. За Ариун Зээг гишүүн тодруулъя. За тодруулаад дахиад хэлэхэд нийгмийн даатгалын сангаас нийгмийн даатгалын харилцаанд орсон буюу нийгмийн даатгалын шимтгэл төлдсөн энэ харилцаанд орсон хүмүүст
оршуулгын тэтгэмж бол олгогддог. Ахмад насны хувьд хэрэгцээ нийгмийн даатгалын сангийн одоо энэ харилцаанд ороогүй байх юм бол ахмад наснуудад одоо халамжийн сангаас энэ оршуулгын тэтгэмж бас олгогдох ийм боломж байдаг. Тэрнээс биш одоо хөдөлмөрийн насны нийгмийн даатгалын харилцаанд ороогүй хүн байх юм бол оршуулгын тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авдаггүй юм шүү гэдгийг энэ дашрамд бас хэлмээр байна. Тэгээд мөн түүнчлэн өнөөдөр одоо нийгмийн даатгалын салбар Монгол улсад үүсэн хөгжсөний 84 жилийн ойн одоо өдөр тохиож байгаа. Ингээд нийгмийн даатгалын салбарт ажиллаж байсан үе үеийн одоо ахмадууд, нийгмийн даатгалын харилцаанд орсон үе үеийн одоо шимтгэл төлөгч, тэтгэвэр авагч нарт одоо нийгмийн даатгалын салбарын үүсэж хөгжсөний 84 жилийн ойн баярын мэндийг хүргье. Баярлалаа.